Яг үнэндээ чи ямарваа нэгэн хүний араас гүөхээс залхсан, ямарваа нэгэн хүнд өөрийгөө тайлбарлахаас залхсан, ядарсан. Хүмүүс надаас цухтаад байдгийг мэдэхгүй. Гэхдээ яагаад хүмүүстэй зарим нэг бие тоосон их зантай тиймэрхүү хүмүүс татагдаад байдгийг ерөөсөө мэдэхгүй байна гэдэг зүйлс чиний тархинд чинь эргэлзээр л байгаа бол энэ бичлэгийг дуустал үзээрэй. Соронц мэд татах энерги гэж яг юу юм? Соронц мэд татах энерги гэдэг бол чиний эргэн тойрны чинь хүрээлээс чамд ирж байгаа энерги биш, чи өөрийнхөө дотоодоос эргэн тойр руугаа цацруулж байгаа энерги гэж хэлж болно. Тэгвэл хэрхэн яаж өөртөө байгаа тэр дотоод энергийг эргэн тойрондоо зарцуулах юм? Чи дотроо энергитэй байж аж зарцуулна үстэй тий. Тэгэхээр энэ бичлэгнээс би хамгийн чухал аргыг хэлнэ. Нэгт нь хэрв чи өөртөө зарцуулвал тэр хүмүүс чамд зарцуулна. Хэрв чи тэр хүмүүст зарцуулвал тэр хүмүүс өөрсдөндөө зарцуулна гэдгийг ойлгох хэрэгтэй. Чи нэг өрөөлөө ингээд орлоо, магадгүй шинээр нэг хүрээлэлд орлоо. Тэгээд тэр өрөөлөө ингээд айцтай ингээд ороод тэгэхэд чи өөрийгөө те яг тэр өрөөний эзэн юм шиг, өрөөнд багшлах байгаа багш юм шиг чи ороход тэр хүмүүсийн анхаарал чам дээр төвлөрөх байхгүй юу? Яг гэл чи өөрийгөө тэр энергиэр дүүргэсэн байгаа учраас. Тэгэхээр хамгийн түрүүнд энергээ дотроо хуримтлуулах нь амар чухал. Соронц мэт тэр энергийг өөрийгөө хайрлах, өөртөө зарцуулах, өөрийгөө хүндлэх, өөрийгөө хүндэлжээж зөрүүлээд нөгөө хүмүүс чинь чамайг хүндлэнэ үстэй. Одоо хин нэгэн хүн чам руу залгаалтай өө чи завтай юу гэх ингээ асуухад чи магадгүй би өнөөдөр магадгүй өөр төлөвлөгөөтэй байгаа тийм учраас найзан завгүй байна гэд хариулах юм бол тэр хүн дараагийн удаад за би аймигийн цаг заавыг нь те 2-3 хоногийн өмнө асуух хэрэгтэй юм байлээ. Яг гэл аймийн төлөвлөгөөтэй байд юм байлээ гэд тэр хүн чамайг хүндэлж эхэлж байгаа байхгүй. Тэгтэл магадгүй чи тэр үед завгүй байсан ч гэсэн нөгөө хүнийхээ төлөө те би завтай гэ өөрийнхөө төлөвлөгөө бүх юм ингээд цуцалчих юм бол дандаа тэр хүн чинь цагийг нь тулгаж чам руу залгана. Дандаа уулзахаасаа нэг хэдэн минутын өмнө те чи хаана хоёлаа уулзалтаа би чиний газар чинь очие. Тэгсэн найзан заагүй гэсэн. Чи өнсөртэй юм бэ? Чи эзэн юм болцсон юм. Тэгэхээр яг юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр анханасаа чи өөрийгөө хүндэлжээж тэр энерги чинь дотор чинь орно. Тэр энерги чинь дотор чинь орсноор эргүүлээд буцаагаад эргэн тойрны чинь хүмүүс чамд сорон зам шиг тэгж татагдаж эхэлнэ. Энэ хүн төлөвлөгөөтэй юм байна. Энэ хүний төлөвлөгөөнд юу байд юм бол? Энэ хүн магадгүй өөрийгөө ингэж хайрлалт юм байна те. Тэгвэл би энэ хүнд одоо ийм зүйлийг өгч болохгүй юм байна. Энэ хүн чихэр иддэггүй юм байна. Тэгвэл би дараагийн удаад энэ хүнд бэлэг өгөхдөө би чихэр өгч болохгүй юм байна. Энэ хүн ийм хоолнд дургүй юм байна. Би дараагийн удаад энэ хүнтэй хоол идэхдээ ийм хоолны газар орж болохгүй юм байна. Чи тэр хүнд яг яаж өөртөө хандах тэр бүх хандлагыг заагаад байгаа байхгүй юу? Тэрнээс биш чи өөртөө те хүссэн хүн болгон чинь тэр хүмүүс өөрсдийнхөө дүрмээр чамд хандаад байгаа юм бол чи яг л хогны цуглуулга болж байгаа юм шиг санагдана. Хүссэн хүн болгон би чихэр иддэггүй байхад надад те чихэр авчирч өгвөл яагаад гэвэл тэр хүмүүс өөрсдөө дуртай учраас надад чихэр авчирч өгвөл би нөгөөдг нь идчих юм бол те миний зарчмаас зөрөөд тэр хүний зарчим руу би ороод байгаа шүү дээ. Хүссэн хүн болгоно нь би завгүй байхад чам тэр хүн завтай цагаа над дээр тааруулж ирсэн ээ. Би завтай нь хоёлаа хамт ингээл та тэгэл та гэдэг юм бол би тэр хүний төлөвлөгөөнд донд амьдраад шүү дээ. Би өөрийнхөө төлөвлөгөөнд донд амьдрахгүй шүү дээ. Тэр яг л энэ гэсэн үг. Хүссэн хүн болгоно нь чиний зарчмыг зөрчдөг байж болохгүй. Хүссэн хүн болгоно нь чиний энерги чинь те авдаг байж болохгүй. Чи өөрийнхөө энергиэр өөрийгөө дүүргэх хэрэгтэй. Чи өөрийгөө яаж харилж чинь чиний яаж харилж байгааг чинь харангуудаа тэр хүмүүс чамд хандах хандлагаа өөрчилж эхэлнэ. Хоёр дахь соронц мэд татах энерги бол муу зүйлийг харахгүй, ярихгүй, сонсохгүй. Яагаад вэ гэхээр хэрвээ чи хин нэгэн хүний тухай яриад эхлэх юм бол чи өөртөө байгаа тэр энергиэсээ хүмүүст зарцуулаад байна гэсэн үг. Хэрвээ чи хин нэгэн хүнийг муулаад ярих юм бол одоо чиний энерги чинь төвшин, чиний магадгүй гэрлэн бүрхүүлийн чинь төвшин те хүнд ингээд 100% ингээд хүржээлээ гэж бодъё. Тэнгүүд чи өөрөөсөө өөр хин нэгэн хүнийг ярих юм бол ярьж байгаа муулж байгаа хүнийхээ одоо талаар ярьж явах үедээ 50%-аад тэр хүнд өгнө. Үлдсэн 50%-ыг чи өөрөөсөө цацруулна гэж бодох юм бол чамтай ярьж байгаа тэр хүн чинь чиний талаар бодохоос илүү нөгөө хүний чинь талаар бодож эхэлнэ. Тэгэхээр чамд татагдахаас илүү дотроо тий энэ амар хүмүүлт юм бэ гэж боддог ч юм уу. Тэгэхээр энэ бол ерөөсөө ингээд чамд татагдахгүй байх шалтгаан байгаа байхгүй. Нэг сармагчин байдаг штэ 3
сармагчин ингээд нэг сүвнэр шиг харахгүй, сонсохгүй, ярихгүй гэдэг ингээд амаа тагалцсан байдаг. Яг л тэрнтэй адилхан. Аль болох хичээж агаад ялангуяа анх танилцж байх үедээ ч юм уу те. Ерөөсөө муу зүйлийг, сөрөг зүйлийг хин нэгэн хүний талаар, юмны талаар ярихгүй, харахгүй, сонсохгүй байх гэж хичээх хэрэгтэй. Яагаад вэ гэхээр чи тэр хүмүүст энерги зарцуулж эхэлнэ. Чи зөрүүлээд ярьж байгаа юмдаа энерги зарцуулна. Чи зөрүүлээд би ийм үн цэнтэй хүн шүү гэдэг тэр үн цэнээ энергиэрээ ялгаруулахаасаа илүү энэ хүн намайг ингэж гомдоосон. Энэ хүн намайг ингэж араар муулсан. Энэ хүн намайг ингэж те одоо магадгүй дээрлэгсэн, ингэсэн гэд чи тэр хүмүүст зарцуулаад байна гэсэн үг. Зөрүүлээд буцаагаад тэр хүмүүстэй чинээ одоо амьдралын чинь нэг хэдэн минутыг эзлээд байна шүү дээ. Тэгэхээр энийг амар сайн бодох хэрэгтэй. Хэдийгээр нөгөө сонсож байгаа хүн хамтдаа муулж байгаа юм шиг ингээл ярьж байгаа боловч дараа нь эцсийн дүгнэлт нь энэ охин ч угаасаа ингээл ярьж байдаг шүү дээ. Энэ залууч угаасаа ингээл ярьдаг шүү дээ. Жохон худлаа юм шиг үлээ гэдэг дүгнэлтийг тэр хүн авчих гад байдаг. Гуравт нь болохоор таалагдахгүй байх нь чиний амжилт. Одоо жишээлх юм бол бид нэр ихэнхдээ те ижилхэн зүйлд татагддаг гэж боддоо шүү дээ. Бид нэр ижилхэн байх хэвээр, бид нэр өөр замаар явж болохгүй. Яагаад гэх юм бол өөр замаар явчих юм бол ганцаардчих юм шиг санагдаад ганцаардахыг мэдрэмжийг мэдэрмээргүй байгаа учраас хоорондоо ижилхэн зүйл хийж явах хэвээр. Тэгтэл яг үнэндээ таалагдахгүй байна гэдг нь өөрөө амжилт гэдгийг ойлгох хэвээр. Соронз мэд татж байгаа тэр энергитэй хүн. Яагаад вэ гэвэл чи хүн болгоны явдаг замаар явах юм бол хинч чамайг анзаарахгүй. Чи тэр замыг хазаалгаад өөр замаар явж эхлүүл хүмүүс чам дээр төвлөрнө. Энэ одоо ингээ хаашаа яваад байгаа юм бол энэ одоо юу хийх гээд байгаа юм бол энэ одоо чадах юм уу чадахгүй юм уу гэ. Ардуурч юм уу л ярина мэдээж. Чамайг дэмжих хүн бараг байхгүй болно. Зүгээр ингээ чамайг хараад чи чадах юм уу чадахгүй юм уу энэ одоо юугаа яа ганцаар яваад байгаа юм бэ гэж харж болно. Гэтэ яг үнэндээ тэр чинь өөрөө амжилт тахгүй юу? Яг тэрийг бодох хэрэгтэй. Онцгойрч гинэ гэдэг чинь амжилт. Мундаг байна гэсэн үг. Хэрвээ чи зүгээр л нэг буудан дээр ихвтэй телевиз үзэж байдаг, зүгээр л нэг өдөр алган те өглөөс ирээл өдөржингөө нэг хийцгүй өнгөрүүлэл орой унтчихдаг тийм хүн бол хинч чиний талаар муулахгүй шүү дээ. Чи хинт ч гим хийхгүй байгаа юм чинь. Чи угаасаа юу ч хийхгүй байгаа юм чинь. Хин чиний талаар муулах юм. Тийм үстэй. Тэгэхээр муулуулж гинэ гэдэг чинь тодорхой хэмжээгээр чи ингээд өөрийгөө би энэ ертөнцийн дээр амьдарч шүү гэдгээ батлаад байна гэсэн үг байхгүй юу? Хамгийн гол нь тийм учраас муулуулсан ч хамаагүй өөрийнхөө явахыг хүсэж байгаа замаар яв хийгээд үз. Угаасаа чиний амьдрал тэ бид нэр одоо чиний оронд ингээ амьдраагүй шүү дээ. Бид нэр чиний өмнөөс хариуцлага хүлээхгүй шүү дээ. Хариуцлагын эцэст нь чи өөрөө даана. Тийм учраас чиний амьдрал чи явах ёстой, хийх ёстой гэж бодж л байгаа л тэрийг хийх хэрэгтэй. Вау, энэ хүн ямар мундаг, энэ хүн одоо юу хийгээд байгаа юм бол, юу хийх гээд байгаа юм бол гэж тэр хүмүүс чамд энерги зарцуулж чамайг ажиглаж төвлөрч эхэлдэг. Тижээж чамд сорон зам шиг ингэж татагдж байгаа. Өвтөн нь болохоор хэн байхыг хүсэн тэр хүнийхээ дүрдэж үжгэл. Энэ бол амар чухал ухаан, ялангуяа амжилтанд хүрсэн хүмүүсийн ихэнх нь энэ аргыг ашигладаг байсан. Одоо жишээлх юм бол хэрвээ чи ирээдүйд өөрийгөө модель болцсон гэж бодож байгаа юм бол, модель болохыг хүсээд модель болмоор байна гэж бодож байгаа юм бол чи яг одоо модель шиг амьдрч эхлэх хэрэгтэй. Яг одоо идж байгаа ууж байгаа юм а те модель яг юу идэж уудیں۔ Өмсөж байгаа зүүж байгаа юм а модельд юу өмсөж зүүдیں۔ Магадгүй тасгал хөдөлгөөн хийж байгаа бол те модельд ямар тасгал хөдөлгөөн өдөрт хэрэг калорийг шатаж хийдیں۔ Хэрвээ чи ирээдүйд захирал болно гэж бодож байгаа бол яг одоо захирлын буюу удирдагчийн майндсет байдлаар амьдралынхаа дадал зуршлыг өөрчлөх хэрэгтэй. Хизээч захирал хүн магадгүй 12 цаг хүртэл унтахгүй шүү дээ, тийм үстэй. Тэгэхээр чи тийм байж чадж байгаа юм уу гэдэг чинь амар чухал. Хэрвээ чи хин нэгэн хүмүүсийг өөртөө татаж, өөртөө итгүүлж, өөрийнхөө амьдралд оруулж ирж тэр хүмүүстэй те аюу гой харилцаа үүсгэхийг хүсэж байгаа бол чи тэр хүндээ би ийм хүн шүү гэдгийг баталгаас илүү би ирээдүйд ийм хүн болно шүү гэдэг тэр багахан сэжвэрийг харуулсан байхад тэр чиний амьдралаас явж чадахгүй. Яа гэх юм бол бид нэр тэгдэг үстэй. Энэ ирээдүйд аюу мундаг хүн болох байхаа. Энэ ирээдүйд аюу мундаг залуу болно. Энэ ирээдүйд аюу мундаг хүн болно. Манай найз аюу мундаг штэ. Ер нь л амар ирээдүйтэй. Хүн яг үнэндээ тодорхой байдлаар одоо харж харьцаж байгаа юм шиг боловч эцэст нь ирээдүйг харж л харьцаж байдаг байхгүй юу? Би биентэйгээ. Хинч ирээдүйд те бүр нэг одоо ялагдагч бүр те ажилгүй амьдралгүй болсон тийм хүнтэй одоо найзлал цаг заваа зарцуулаад уулзаа ингээ тгийгээл тхийг хүсгүй л үсттэй.
Тэгэхээр чи тэр хүнд би ирээдүйтэй хүн шүү гэдгийг харуулахын тулд яг яах ёстой вэ гэхээр зүгээр л одоо өөрийнхөө ирээдүйд байгаа өөрсгөө хөдөлмөрлөж эхлэх хэрэгтэй. Чи юуг хүсэж чинь тэр хүнийхээ хүсэж байгаа амьдралаар амьдрна гэдэг бол амар чухал. Иргэн тойрны чинь хүмүүс чинь ч гэсэн ингээд амар нөлөөлж эхэлнэ. Иргэн тойрны чинь хүмүүс ч гэсэн энэ ирээдүйд угаасаа мундаг хүн болно шүү гэдэг итгэл нь ингээд нэмэгдэж эхэлнэ. Тийм учраас чиний хүрээлэлээс тэр хүн нэг их гарахыг хүсэхгүй. Яагаад гэвэл хэн ч гэсэн өөрийнхөө хүрээлэлд мундаг хүн байхыг хүсдэг л үстэй. Тавтан нь болохоор айдсаа бүү гарга. Өөртөө соронц мэт татж байгаа энергитэй хүмүүс яаж харагддаг вэ гэхээр хизээч те нуруугаа бүхтэлэгдсэн, ядарсан, бүр нэг ингээл стрессдсэн. Яа маргааш яана, маргааш өглөө яаж сэрнэ? Одоо ингээл бүр орой очиод ажил дээрээ тийм юмтай, ийм юмтай гэл толгоогоо бүхэлэгдсэн. Тим хүмүүс ерөөс татдаггүй байхгүй юу? Яаж ядарсан байсан өглөөн нь босоод хамгийн гоё хувцас өмсөд гарах хэрэгтэй. Яаж ядарсан байсан нүрээ будаад үсээ янзлаад те. За өнөөдөр юм би ард гарна гих сэтгэлгээ амар чухал. Тэгэхээр айдсаа бити иргэн тойрны хүмүүстэй харуул. Айдсаа чи харуулах тусам иргэн тойрны чи хүмүүс энэ нэг амар хулчгаар энэ нэг угаасаа ерөөсөө асуудлыг шийдэж чаддгүй, хариуцлага хүлээх чадваргүй амтан. Чиний айдсаа чи мэдрэх байхгүй тэр хүмүүс. Айдсаа гаргахаасаа илүүтэй өөрийгөө халахалж сур. Яаж халахлах юм? Магадгүй тэ ярихтаа зэгцтэй яар, өөрийгөө муулж болохгүй ярианда. Тэгэд өөрийнхөө хийж байгаа үйлдэлийг харах хэрэгтэй, анзаарах хэрэгтэй. Чи ирээдүйд амар лаг захирал олно гэж гудамжны хүн шиг үйлдэл гаргаад ажиллахгүй зү. Яг тийм мэдрэмжийг мэдрээд ирээдүйд болохыг хүсэж байгаа ч гэсэн болж чадахгүй юм шиг санагдаад байх юм бол ядаж өөрийгөө гадаад байдлаар нь өөрийгөө ядаж авч явж байгаа биеийн хилэмжээр нь үг яриагаар нь гаднах тэр харагдах зүйлээр нь өөрийгөө яг тийм байлгаад үз. Тэгээ эцэст нь тэр зүйл чинь чамд автоматар татагдаж эхэлнэ. Яг энэ ертөнцийн хууль чинь ерөнхийдөө тэгж ажилтдаг шүү дээ. Хэрвээ чи тэр хүн шиг болохыг хүсэж байвал тэр хүн шиг болох бүх юм чамд татагдаж ирдэг. Хамгийн гол нь чи тэрний төлөө үйлдэл гаргах хэрэгтэй. Үг яриа чинь тэрнтэй адилхан байх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд хүн бол ерөнхийдөө өөрийнхөө гадаад байдлаас, дотоод байдлаар маш олон төрлийн зүйлсээр өөрийнхөө ийм соронц мэт татах энергийг бий болгож байдаг. Яг үнэндээ тэдгээр хүмүүс зүгээр л өөрийнхөө авч явж байгаа байдал нэмэх нь тэр хүмүүсийн харизма, нэмэх нь тэр хүмүүсийн аавра байдаг байхгүй юу? Тийм учраас зүгээр л соронц мэт татах энергийг хүсэж байгаа юм бол их ярихаасаа илүү их сонс, мөн дээрээс нь өөрийгөө хүндэл, эерэг зүйлийг бий болгох, эерэг харах өнцгийг бүтээ, эргэн тойрондоо нөлөөллийг бий болгох, эцэст нь хэлэхэд би ирээдүйд ийм хүн болно шүү гэдэг тэр баталгааг үлдээж амьдрах хэрэгтэй. Тэгхийн мэл тэр хүмүүс чинь энэ хүн ирээдүйд ийм хүн болох юм байна. Тийм учраас би энэ хүнийг хүрээллээс алга болгож болохгүй маань. Тийм учраас би энэ хүнтэй найзууд байх хэрэгтэй байна. Тийм учраас би энэ хүнд туслах хэрэгтэй байна гэдэг сэтгэл зүй автоматар ингээд тархиндаа сууж эхэлдэг. Угаасаа хүн чинь өөртөө ашигтай л сонголтыг хийдэж штэ ямар ч хүн. Тийм болохоор чи ирээдүйд бүтээж чадна гэж бодож байгаа л тэр хүнийхээ дүрд одооноос жүжиглж эхэл. Амьдралынхаа маш том жүжигчин бай. Тэгэхээр зүйлс бол хүнийг соронц мэт татгаад маш туслах, энерги чинь нэмэгдүүлэх, ааврагч өндөрсгөх зүйлс байлаа. Тэгээд миний бичлэгийг үзсэн баярлалаа. Би ингээ өнөөдрөөс ингээд зүрх хийхээр болсон. Альсвал ингээд ч юм уу. That's a love you guys.